Ассоциацийн гишүүн байгууллага одоо ассоциацийн хан болондоо өнөөдрийн мэндийг хүргэе. За манайх Project Development Top Solution гэж компани байгаа. За зах зээл дээр бол бидний PD Solution гэж компаниар мэднэ. За компани байгуулагдаад одоо 3 дахь жилдээ орсон явж байгаа. Манай компанийн үндсэн чиглэл бол одоо мэдээллийн технологи, барилга дэд бүтц, барилгын автоматжуулалт, барилгын захлаа систем одоо өгсөр зөвлөх, хэрэглэгч одоо тэр таарсан одоо хэрэгжиж таарсан шийдлийг санал болгох одоо болгодогоор онцлогтой. Ер нь цар тахлын дараа одоо 2020 оноос хойш одоо дижитал шилжилтээр одоо маш олон асуудал яригдж эхэлсэн. За үүний нэг нь барилгын салбартаас тодорхой хэмжээний хувьсэл болох их шаардлага үүссэн байна. Тэгэхээр бид нар яг энэ шаардлагын дагуу барилгын салбарт шинэ инновацийг нөхөрлөх зорилгоор анх компани үүсгэн байгуулжсэн. Анх 20 онд бид одоо яамгийн шинэ бүтээн байгуулалтуудад оролцож ирсэн. За яармагт бид бас анхны одоо автоматжуулалт файлыг оруулах гэсэн хэд автомат байдаг. За үүний тоонд бол одоо VIP Resistance байна. Манай ассоциацийн гишүүн байгууллага. За Belmont Resistance байна. За хотын төвөөр бол бас их Mandal Resistance гэх за хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтад оролцсон байж байгаа. Үүний зэрэгцээгээр бид нар Ухаалаг хотын одоо манай улсын шиг зэрэглэлийн бодлогын 2050 зөвөрлөлтийн өрөөнд хийгдэж байгаа. Ухаалаг хоттой холбоотой бүрүүд дээр амжилттай одоо 7 дүүрэг 21 аймагт туршлага хуваалцаад явж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид нар бас 23 онд хэд хэдэн ажлыг хийгээд төлөвлөсөн байна. Ер нь бол бид дараах 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид нар нэг нь барилгын инновацийг тэр нь болохоор барилгын одоо барилгын автоматжуулалт байдлаар барилгын одоо айлын автоматжуулалт байдлаар барилгын автоматжуулалт байдлаар одоо хотны автоматжуулалт байдлаар бид нар инновац хийдэг. За хэрэглэгч аяд тухтай дата мэдрэмж өгөх зорилгоор манай бүх бүтээгдэхүүн шийдэл тухайлан одоо хотон бүр тусдаа одоо байдлаар гаргадаг байгаа. За хоёрдугаар одоо явдаг зүйл нь болохоор аюулгүй хотыг хүрээд бид нар Орхон аймгийн шуурхай удирдлага, за нийслэлийн шуурхай удирдлага, за чиглэлтэй дөрвийн одоо ногоон бүс гэх мэтчлэн одоо чухал төслүүд дээр зөвлөх үйлчлэгээ болон одоо шийдэл тал дээр тодорхой ажилласан байж. Өөрөө бас их онцлогтой. Манай компани бас нэг онцлог юу гэхээр 2023 онд бид нар автор сервис үйлчлэгээ засварын дэвшилтэд байгуулж эхэлсэн. Манай PD сервис гэж компани байгуулсан байж байгаа. Бид нар тодорхой хэмжээнд барилтаар угсралт үүсгээд гараад үүнээс цаадах буюу хэрэглэгчтэй холбоотой гомдол хүсдэг. Манай PD сервис гэж компани анхаарал татдаг ийм шинэлэг үйлчлэгийг бас нөхөрлөж орж байгаа. Үүгээрээ бас бид нар барилгын 3 жилийн хугацаанд баталгаат хугацааг барилгын 10-20 жил дэх энэ баталгаат хугацаагаар одоо илүү сайжруулж одоо нэг зах зээлээр нөлөөлж хийж байгаа. Инженерингийн үйлчлэгийг бид шинээр нөлөөлж байгаа гэсэн байна. За 2023 он бас онцлог төсөл байгаа. Бид нар манай компани үндсэн зорилго бол инженерингийн зөвлөгөө үйлчлэгээ, инженерингийн спорт буюу дэмжлэг, хамгийн сүүлээр сервис гэж нэг 3 чиглэлээр байдаг. За үүнтэй холбоотойгоор бид нар сампл лайфстэй бас 23 онд амжилттай эхлэж байгаа. Бидний инженерийн зөвлөгөө, инженерийн шийдэл, хяналтын үйлдвэрээс давхар гүйцэтгээд тухайн төслийг одоо амжилттай хэрэгжиж хэрэглэх шаардлагыг одоо нийцсэн автоматжуулалтыг одоо бид хийсэн байж байна. Ер нь барилгын салбарт энэ автоматжуулалт гэдэг нэр томьёо одоо 2013 оноос ихтэй багш байдаг. Анхны ассемблер хийгээд одоо автоматжуулалт гэдэг зүйлийг манай монголчууд хөгжиж авч ирсэн. Тухайн үед бид нар чинь одоо энэ барууны орнууд, өндөр хүчтэй орнууд, өндөр өртөгтэй гэдэг зүйл гэж боддог байсан. Одоо цар тахлаас хойш юу болсон бэ гэж бүгд дижитал шийдэж эхэлсэн. Дижитал гэдэг нь ойлгож эхэлсэн. Үүний дараа хүмүүс юу бодсон бэ гэхээр амьдралын хэм маяг дижиталайзыг яаж хийх юм бэ? За энэ бол тухайн хэрэгжиж 5 дахь нэгдсэн юм автоматжуулалтын гэрийн автоматжуулалтын бүтээгдэхүүн байх юм аа. Тэгэхээр 20 оноос хойш манай монгол хүчтэй нэмэрч ирсэн. За манай компани бол энэ ойлголтыг зах зээл дээр яаж бүрдэж байгаа юм бэ гэхээр нэг за ер нь энэ автоматжуулалт холбоотой гэдэг асуудал бол өндөр өртөгчийн гэсэн бүтээгдэхүүн биш юм аа. Ер нь бол хэрэгцээ шаардлага нийлсэн бүтээгдэхүүнийг боломжийн чанартай үнээр авч болох юм аа гэдэг ойлголтыг зах зээл дээр бид илүү хүргэхийн тулд ажиллаж эхэлсэн. Үүндээ холбоотойгоор бид хэд хэдэн муучлах хөдөлгөөн хийсэн. Бид нар алдаа оноо бүгд байсан. Үүнийг бид цаг болон бидний сайжруулаад
одоо шат тарих тусамдаа илүү их инновац бидний бүтсэн зорилго маань анх 2022 онд смарт нийт ингээд тэгээд шангуулаад бид бидлсэн түүнд одоо 100 гаруй манай хэлцэж байгууллагууд оролцоод хүмүүс тодорхой хэмжээний инновац аваад тэгээд одоогоор нөхөрлөж байгаа сэлбэрийн төслүүд байгаа. Тэр нь одоо нийлүүл Bella Vista гэх үсэг систем аль одоо 2011 онд ашиглалтанд орсон байлаа. Одоо тухайн үеийн системээр явах боломжгүй болоо дараагийн апгрейд бол бидний биелэж инновац хийх төлөж байгаа. За бас бид жирдийн протокол авах нэг болоод бас инновац болоод бас 2010 онд ашиглалтанд орсон байлаа. Тэгээд энэ доохотой бас системээс тэгээд бас маягаас тэр юм солих байдлаар бид бас цацайлбар бас үүсгэж үргэлж хэлсэн байгаа. За үүний дараагаар бид бас after service буюу сүүхтүүд дээрээ манай сервис үйлчлийн гаднаа орж байгаа. За манай компани бас зах зээл дээр бид дөрмийг үүсгэж game changer хийсэн юм байна. Манай одоо төслийг явуулсан баг дараагийн after service очтгүй. Манай after service буюу яг засвар үйлчлэгтэй баг очиж байгаа. Энэ юу онцлог. Тэр маань юу гэхээр төслийг явах хэмжээнд одоо юу гэдэг манай төслийн хэмжээнд тавигдсан бол төсөл дуусаад after service гэдэг манай өөр хэмжээ орчлоо. Илүү юм одоо тасралтгүй үйл ажиллагааг одоо явуулах илүү хэрэглэгчид чанартай найдвартай урт хугацаа бүтээгдэхүүн ашиг боломжийг олгохоор давуу талтай болж. За ер нь бол манай гол нэрийн бүтээгдэхүүнүүд бол автоматжуу. За тосны автоматжуу. Тэр эдгээр юу гэхээр холбоо болон одоо автоматжуулалтаар бодох хэвээр манай бүтээгдэхүүн юу хийж чаддсан бэ гэхээр ерөөсөө одоо property management буюу барилга өөрөө одоо барилга тусаад ашиглалтын үед илүү өндөр өгж өгдөг гэсэн. За хоёрдугаар нь болохоор customer одоо user friendly. Тэрний үгээр хэрэглэгчд илүү одоо хэрэглэгч одоо юу гэдэг анх байраа аваад ер нь альж барилга дээр орсон цонх одоо пар баркатаас илүүгээр тэр ашигладаг юм хэрэг хэрэгчийн гар бүлийн бонхон систем ч юм. Ерөнхий зөвлөлт хамгийн түрүүнд хэрэгчийн юм юу хамтлаг гарч ирдэг. За манай хөрөмжлөд илүү хэрэглэгч талдаа илүү user friendly илүү хэрэглэхэд хялбар тухайн хэрэглэгчийн одоо яг сүүр бүрсэн дээр буусан хүсэл шаардлагыг бид оруулсан үзэгдэл үүгээр бид их хараад байсан. За хамгийн сүүлд нь хэрэглэгч value гэж байна. Хэрэглэгч одоо тухайн захиалагч манайхад бүтээгдэхүүн авснаар эцсийн value нь хэрэглэгч шүү дээ. За тэгэхээр тэр хэрэглэгчдэр одоо юу гэдэг тав тухтай тухайн хотны хэмжээнд тав тухайн блок хэмжээнд тав тухайн давхрын хэмжээнд тав тухайн гэдэг энэ бол онцлогтой. Тэгэхээр бид нар энэ яг энэнийхээ дагуу хийдэг шийдлүүдийг хийдэг нь одоо энэ глобал тренд гэсэн. Тэгээ манай энэ шийдлүүд хаанаас ирдэг вэ гэхээр өсөлт глобалоос ирдэг. Бид нэр 2023 оны глобал тренд ийм болох юм байна гэж судалж мэдээд 23 онд тухайн шийдлүүдийг хэлээд л шууд үлдээв. Тэгэхээр бидний ашиглаж байгаа энэ систем, бидний ашиглаж байгаа энэ шийдлүүд яг одоо Англид ч юм, яг одоо Дубайд ч юм, яг одоо Америкт ч юм, яг одоо Сингапурт ч юм. Яг нэг параллельний нэг цаг үед яг цуг хэлж байгаа. Яг 2022 онд бид нэр шагналаад хийсэн ивэнтээр мистер менежментийн зочны систем гэдэг байсан. За таны гэр бүлийн гишүүдээс өөр хүн за хүргэлтийн юм шиг эсвэл таны найз ч юм таны гэрт ирэхэд таныг яаж тэр найзаа яаж ивэл яаж эмсэхгүй байх вэ? Бусад айлууд нь яаж нийлээ security байдал хангах юм гэдэг тэрийг хэлцүүлж ирсэн. За үүндөр бол гар утасны оц маш өндөр байсан. За 23 онд бид нар бол тэр ерөөсөө face detection гэдэг юм явуулж байна. Ерөөсөө танд гар утас шаардлагатай. Та өмнөөхөө үүдэн дэрлээ таны царайг танаад тэр хотны албан болсон. Яг л тэр цэг дуусчихсан. Яг л та түрүү өсвэж. Тэгэхээр хотны албан. За цаашаа урт руу ороод усны албан царайг танаад лифтэнд орлоо лифт таны царайг танаад таныг авч өгдөө. Яг гэртээ ирлээ. За 3 карт гар утас гэдэг юм. За царайг танаад болсон шүү. Тэгэхээр бид нар ийм low contactless гэдэг үйлчлэгийг оруулж байгаа гэсэн. Ямар ч зүйл бүрхгүйгээр асаас таны одоо бүх хэрэгчийн мэдээлэл тэр царай танаад мэдээ. Магадгүй бид нар сая сүүлд хийсэн одоо яам би яг бохгүй дээр саксны шидийн одоо тэр нэг юм юуг нь хүртэл царай гэсэн. Тэр хотны хүн хүүхдүүд л оршдог боломжтой. Хотны хүн одоо орсох шаардлага боломжтой. Тэрнээс биш код таач гэдэг өөрөөр аваачсан. Тэр үүгээрээ бид нэр одоо
그런 거로 нэлээд олон төслүүдтэй самт болж байгаа. Бид олон төслүүд шиг. Ер нь бол яг яарагдах VIP төслийн хэд хэдэн онцлог концепт байна. Тэрний юу гэхээр дууга гадаа тавиад хүүхдүүд дууга гадаа ороход тэр дууга алгуулах байхад концепт зэглэсэн. Эцсийн юм шиг. Тэгэхээр өөрөө юм security байна гэдэг маань энэ боломжийг хангаж байна. Хэд хэдэн судалгаануудад бас байдаг. Бид нэр 23 онд бол хогийн савын хог дүүрэлтийг илрүүлдэг камер сан болж байна. Тэр маань яадаг вэ гэхээр хог дүүрлээ энэ хог дүүрсэн бүр алерт өсөөх. Тэгэхээр сүүхтүүд дээр гарч ажилладаг. За дээшээ өндрөөс юм мундаг илрүүлдэг камерс байна. Тэр маань яадаг вэ гэхээр ерөөсөө тухайн айл ямар нэгэн айл цохоо гараад юм шигтгэл шууд алерт өгвөл за энэ айлын хог шигчлээ гэж байна. Нэмэхгүй байдлаар юм автор барилга ашиглалтанд орсны дараахын проект менежмент манай систем илүү өсөлтөнд ажиллах үүрэг авсан. Ердөө 23 онд одоо бид 5 сар баалаг барилга гэдэг систем хүрээд байна. Би 300 орчим барилгачтай үүрэгийг хойгоос авч хийж байна. За мэдээч энэ нэгэн гол зүйл бол баалаг барилга гэдэг маш 23 оны хин зэм гэдэг энэ гэдэг хэлхийд болж байна. Хотхон баалаг барилга баалаг айл гэдэг концепт юм. За энэ концепт маань яаж баалаг хотоо үргэлж байгаа талаар бас учраас нэгэн сэдвээс зөвхөн програм үүсгэж байна. Тэгэхээр бид одоо ассоциацийн гишүүн байгууллагууд манай